За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргье. Соёл спорт аялал жуулч залуучуудын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дараа Бачмаг байна. За мэдээж одоо энэ олон улсын шин чанартай хурлуудыг болол тухайн улс орнууд бол авч одоо хийж хэрэгжүүлэх нь бол маш одоо аялал жуулчлал бол нэг одоо таатай асуудал байдаг. За Монгол улсын аялал жуулчлалын салбар бол яг сүүлийн жилд хөгжиж байгаагийн хэрээр бас геополитикийн хувьд одоо энэ олон улсын бас асуудлын хүрээнд бас энэхүү арга хэмжээг бас ингэж авах эрхийг авсанд бол миний хувьд бол маш их баяртай байгаа. За мэдээж одоо энэ MICE буюу одоо албан бизнес аялал жуулчлалын одоо энэ жуулчд маань бол маш их ашигтай байдаг байгаа. Тийм болохоор бид бүхэн одоо энэ хуралдааныг одоо болгочоо одоо холбогдуулаад ард түмэн одоо аж ахуй нэгжүүдтэй аль болох ашигтай байдлыг бол бид нэр авчрах хэрэгтэй байдаг. За энэ хүрээнд бол бид нэр аялал жуулчлалын мэргэжлийн холбоо буюу аялал жуулчлалын бизнес эрхлэгчтэй 700 гаруй гишүүн байгууллагатай холбоотой бол хамтарч ажиллаж байгаа. За энэ дээр бол 10-аад одоо аж ахуй нэгжүүд маань бол ирсэн жуулчдыг одоо бас одоо аяллаа хөтөлбөрүүдэд хамрагдуулахаар ажиллаж байна. За зочид буудлуудын хувьд бол маш хангалттай бид нар бол бэлдэж чадсан байгаа. За хот орчин бол бид нар нэг 85 зочид буудлын жуулчны баазуудыг бол бэлдсэн. Үүнээс бол одоогийн байдлаар л 40 буудлын нэг 955 ор бол захиалагдсан байна. Сүүлийн өдрүүдэд бол ирчимжиж байна. Бид нар бол энэ ая хотел буюу шууд одоо зах зээлийн зарчмаар нь аппликейшн сайтуудтай хамтраад одоо энэ дээр шууд захиалгын системээр бол ингээ ажиллаа явж байна. За мэдээж одоо манайх энэ жуулчны аялал зохион байгуулалт бол эргээд одоо бид нараас нөгөө Монгол улсаас сурталчлах учраас бас туршлагатай хэдэн компаниудыг бол авсан байж байгаа. За Нүү жуулчин байна, Discover Mongolia, Let's Travel, Zoo Travel, Эдэр тур гэдэг дандаа одоо Монгол улсын одоо бас толгой одоо бас жуулчны одоо тур операторуудтай хамтраад аяллуудыг хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөсөн байж байгаа. За мэдээж одоо ирсэн жуулчтайгаа бас чанартай үйлчлэгээ үзүүлэх ёстой. Үүний хүрээнд бид нэр аялал олон улсын хөтөлбөрийн байгууллагатай хамтраад бас нэг 16 одоо багш нарыг бэлдсэн. За бид нэр өчигдөрөөс эхлээд бид нараас нөгөө практик сургалтуудыг хийж байна. Энэ сонгогдсон зочид буудлууд дээрээ бид нэр тэр багш нартай хамтраад шууд практик сургалтуудыг газар дээр нь очиж сургалтуудыг хийж байна. Мэдээж одоо ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай чанартай одоо үйлчлэгээ үзүүлж явуулах хэрэгтэй. За тийм хүрээнд бид нэр ажиллаж байна. За мэдээж бас энэ арга хэмжээний үеэр бас асуудлууд гарна. Тийм болохоор бид нараас колл центрийг ажиллуулж байгаа. Тийм болохоор бас одоо энэ дээр бас ирсэн одоо жуулчдад зориулаад шууд мэдээлэл хүргэх информашн центрийг бас ажиллуулахаар төлөвлөсөн байж байгаа. Тэгээд бид нэр аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон жуулчны одоо бизнес эрхэлдэг жуулчин тээвэр мөн одоо аяллыг зохион байгуулдаг аж ахуй нэгжүүдтэй ингээ хамтраад зохион байгуулахаар ажиллаж байна.